Энэ бол миний мотивашн Monday. Намайг Болдоотер гэдэг. Би Машин институтын гэрэл зурагчнаар ажилладаг. Хөдөлмөрч бай, хөдөлмөрлөн гэдэг одоо хөдөл гэдэг үгнээс их үсвэртэй ах гэж боддог. Хөдөлмөр бол мэдээж хүний бүтээн. Яа бүтэж байгаа гэхээр чи өнөөдөр хэн байх вэ? Ирээдүйд хэн байх вэ? Бусдад хүнлэгдэх, үл хүнлэгдэх гэдэг зүйлээ бүтээж идэг учраас хөдөлмөр яалч хүний бүтээдэг. Хөдөлмөрж үзсэн хүнд ингээд сайн чанарууд ингээд сууж эхэлж идэг те. Бусадтай харьцах, зөв харьцах, багаар хамтарч үзэж үзэх. Хөдөлмөрийн ядаж үн цэнийг мэддэг баг. Хөдөлмөрж үзээгүй юм бол тэр зүгээр юу ч мэдэхгүй шүү дээ. Юу ч мэдэхгүй учраас хүнийг бол сайхан шүүмжилж болж чадна. Тэгээд энэ хоёрын хооронд зүгээрээс хөдөлмөрж үзээгүй хүн нэгдүгээр ангийн хүн хөдөлмөрж үзсэн хүн бол ингээд 10 төгсөж байгаа энэ боловсралтай хүн хоёрын хооронд ялгаа байгаа л гэж би хардаг. Нэгт маш тууштай байх. Хоёрт одоо өдөр төлөвлөсөн ажлуудыг яг цаг тухайд нь хийдэг байх. Тэгэд хийж байгаа зүйлийг ингээд сэтгэлээсээ ингээд өөртөө таалагдтлаа хийх хэрэгтэй. Тэгжээж бусдад үнэлэгдэнэ. Бусдад үнэлэгдэнэ. Энэ удаагийн 7 хоногийн стад жинхэнэ үр бүтээлтэй нэг стад. Өмнөх 7 хоногийнхаа үр бүтээлийг давуулсан 7 хоног байлгаа гэдэг. Амар ирч хүчтэй орж ирдэг. Тэгээд яг тэр ирч хүчээрээ ерөнхийдөө ингээд ажлуудаа ерөнхийдөө маш сайн хийж эхэлдэг, төлөвлөдөг. Би тэндээс ингээд дараа дараагийнхаа хийх ингээд мотивашн одоо авалж авч яадаг.